Нийслэлийн авто замын ачааллыг бууруулахын тулд нийслэлийн авто замыг A, B, C гэсэн 3 бүсчлэлд хуваагаар болсон. A бүсэд автомашиныг улсын дугаарыг дэх сонгоогоор нь B бүсэд 2010 оноос хэрэгжиж эхэлсэн дугаарын хязгаарлалтаар үйлчилнэ. Мөн өдөр бүр орон нутгаас ирсэн 17,000 автомашин замын хөдөлгөөнд оролцдог нь ачааллыг нэмдэг байна. Иймээс орон нутгийн дугаартай автомашинуудыг A, B бүсчлэлд өглөөний 7 цагаас оройн 17 цаг хүртэл явахыг хориглох асуудлыг судалж байна. За Улаанбаатар хотод оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 5% буюу 17,000 орчим нь орон нутгийн улсын дугаартай машинууд байдаг. AB бүсэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг 07-оос 10 цаг, 17-оос 20 цагийн хооронд орон нутгийн улсын дугаартай машиныг бид нар энэ бүсүүд рүү нэвтрэггүй байх ийм саналыг дэвшүүлж байгаа. Энэхүү шийдвэр нь хэрэгжиж эхлснээр иргэдийн амьдралын хэв маягт маш их өөрчлөлт гарна. Ажил хичээлдээ явдаг иргэд хүүхдээ хичээл сургуультанд хөргөж өгдөг эцэг эхчүүдэд тэр дундаа хүндхэн асуудал үүсэх юм а. Тиймээс замын хөдөлгөөний энэхүү журмыг нийтийн эрх ашигт аль болохоор нийцүүлэн аль талын эрх ашигыг хохироохгүй байх ёстой гэдгийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга онцоллоо. Гарцаа байхгүй ийм л зарчим үйлчлэхээс арга алгаа гэсэн ийм зүйлүүдийг танилцуулж байна. Тэгээ энэ маань бол мэдээ зарим нэгэн хүн зарим нэгэн аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсгэхийг бол үгүйсгэх аргагүй. Өнөөдрийн хүртэл ажиллаж амьдарч байсан амьдралын хэв маяг ч гэсэн тодорхой хэмжээний өөрчлөлт орж магадгүй байгаа байхгүй. Тэгэхээр энийг нийтийн эрх ашигын төлөө яаж зөв танилцуулж олон нийтийн дэмжлэг авах вэ гэдэг ажлыг маш шуурхай яаралтай бас зохион байгуулах хэрэгтэй байна гэж ингэж бодож байна. Нийслэлийн авто замын 3 бүслэлд хуваах журам хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний дүрмийн биелэл сайжирч, замын хөдөлгөөний ачаалал 20-50% буурч, такси нийтийн тээврийг хэрэглээ эхэлнэ гэж албаныхан хэлж байлаа.